Бацаахны ганс гэдэг. За би ингээд хөрөнгөний удирдлага хэлтсэн говь цэцэр үйлчлэгээний газрын захиргааны ажилтныг нэг ажил хийдгээ. За тэгээ миний зүгээс одоо тэгээд эдгээр ажиллаж байгаа 100 гаруй залуучуудынхаа тийм ээ. Одоо цаашаа наашаа ирэх очих одоо онгоцыг зохицуулах. За тэгээд дээрэс нь одоо сургалт байна. Мөн одоо энэ сайхан аюулгүй ажиллах шаардлагатай ажлын шаардлагатай хувцас сонорын захиалга тийм ээ. За өөр бусад тэгэл бүхэл одоо захиргааны гэсэн бүхэл хэсгүүд дээр би миний зүгээс одоо дэмжиж ажилладаг байгаа. Тэгээд за намайг Батбаярын Жавхлан төсгөдөг warehouse агуулгын ажилтан гэдэг албан тушаал одоо өрхөлж байна. 2012 оны 6 сарын ихэр энэ ажилд орсон. Одоо 2 жил болох ч юм да. За энэ одоо манай агуулгын одоо гол ажлыг нугалдаг цахилгаан форклифт гэж механизм байна. Тэгээд энэ ачаагаар энэ дээр тавьж байгааг голцоо энэгээр бүгдийг тавьдаг. Тэгээд ажил эхлэхийн өмнө бид нар одоо энийг унж эхлэхийн өмнө заавал бүгдийг чеклэх ёстой. Тэгээ манай баг болохоор ихэд хөрөнгийн мэдээллийн удирдлагын баг гэж авдаг. Би энэ багийн ахлагч нь. Тэгээд ер нь оюутлогоо дээр байгаа бүхэл одоо нөгөө үйлдвэрлэлтэй холбоотой тоног төхөөрөмж болон одоо барилга байгууламжтай тэр болгоны бүгднгийнх нь зураг тий инженерийн зураг тэгээд нөгөө вендорын материал гэх мэт ер нь бол оюутлогоо дээр байгаа бүхэл тоног төхөөрөмж барилга байгууламжийн мэдээллийн санг бүрдүүлдэг баг манайхан. Тэгээд бусад ажилчдад одоо тэр нөгөө мэдээлэлээ хүргэх тийм систем байдаг л та. Тэр системээ саппорт хийх зорилготойгоор ажилладаг. Тийм. Нийт бараг 21 хүний бүрэлдэхүүнтэй. Тийм юм баг баг. Намайг Төрмөхийн онжих гэдэг. Тийм оюутлогод өнгөрсөн 7 сараас хойш ажиллаж байна. Тэрний өмнө бас яг энэ компанид Австралийн салбарт 4-5 жил ажиллаж байгаад ирсэн. Ил уурхайн хөдрөөс ахуулаад баяжуулахын бүх үе шатны дээжүүд, дээрэс нь худалдааны хяналтын дээж авч шинжилгээ. Манай орноо одоо Баяжимлын өндөр агуулгатай зэс тодорхойлдог эзлэгүүрийн аргаар Баяжимлын зэс тодорхойлж байна. Одоо энэ харагдаж байгаа энэ гоё цэнхэр өнгө маань бол угаасаа зэсний өнгө. Тэгээд та бүхэн одоо зэсний өнгийг харж байна. Сайн басхан нав инхвэр гэдэг би оюутлогоо ил уурхай хэлцэд үйлчлэгээний оператороор ажилладаг. Одоо нийтдээ оюутлогоо дээрээд одоо жил 6 сарын туршид ажиллаж байна. Тэгээ энэ бол одоо миний энэ уурхайн талбарт амьдардаг гэр маань. Тэгээд яг одоо бол одоо шөнийн ээлжинд гарч байгаа. Шөнийн ээлжин шилжээд одоо 2-3 дахь шөндө гарах гэж байна. Тэгээ босчоод хоолоо идчихэл орж ирэл одоо ажилдаа гарах бэлтгэлээ хичээл сууж байна да. Уул нь бэрсгүрлийн дээд сургуулийг төгссөн орон зураач мэрэгчлээ. Гэхдээ ямар амьдралыг тааж баршгүй. Тэгээд нэг мэтгэр геохимч болсон байна. Оюутлог компани дотоод харилцааны багаас их гоё үйл ажиллагаа зохион байгуулсан. Би анх ээждээ бичих миний захидал гэдэг ийм үйл ажиллагаа зарлж байна гэдэг ийм тийм ээ одоо олон нийтэд ажилчдын дунд зарлж байна гэхэд би маш их баяртайгаар хүлээж авсан. Тэгэл захиагаа бичсэн. Тэгээд энэ захиа маань айхтар байранд орохын төлөөч биш. Тэгээд ямарс ээжтэй алимдуулаад нэг захиа биччихээ гэж бичсэн. Тэгээд бичээл шууд тэгээ шалгачих юм санагдал шууд л аваад ирсэн юм шиг бодогдол тэгэл бичсэн. Тэгэл амар догдолж хүлээж байгаа юм чинь. Ээжтэй сэтгэлийнхээ үгийг дамжуулаад нэг бичээд үзье гэж бодсон. Тэр захиа яг нэг яаж ингэ бичээл янз янзаар бичиж үзээл ерөөсөө санаанд хүрэхгүй сараач шаяал, урж хаяал өчнөө олон хоног бодож явсан. Ханиад хүрээд нэлийн бие таарсан ч гэсэн бичээсэн. Тэгээ нэг саяхан тогтсорсон. Тэгээ тог тасархаж ч гэсэн тэгээд гар утасныхаа гар шидэн дээр тавиад бичижсэн. Ээж маань аав нь өөр нисгч хүмүүс шүү дээ. Манай ах болохоор бас инженер. Бас онгоцны техникч юм хүмүүс. Тэгээ ах нь өөрт нь баг багт нь хямрдаг байсан юм даа. Чанга онгоцоор тий солож үзнэ. Хаяа нэг очихоор ах дээр очихоор асуудаг. Та наваа онгоцон солож үзнэ гэдэг удаа ярьсараад өдөө өрчлөө штэ гэдэг. Тэгээ намаа хүүхдэд хад шөнийн нислэгэнд чамайг онгоцон сулгаж үзүүлнэ гэж тэгээд байдагсэн. Үзүүлнэ гэсэл байгаа одоо би 50 гарчлаа. Нэг ч онгоцон сууж үзээгүй, нэг ч би тэр орчин тэргүүнийх явж үзээгүй. Чи төрүүлчих юм бол ээж минь хөөх юмнаас
яриад байдаг те. Тэр онцгойлоос гэсэн хүслэг мэдээ бас биелүүлчих юм байна шүү дээ. Гэдэг зүйлийг бас тухайд бодож байсан л да. Одоо харин хүүгийнхаа хүчээр л нэг онгоцон сууж үсгэл юм байна. Баярлалаа тааш. Өчигдөр нойр хөрөхгүй байсан. Би онгоцон сууж үсгий ямар гоё вэ гэж бодоод би бүр шүн нойр хөрөхгүй ямар сандаа энд би хэлж байгаа. Ээжи хүн таньда дэлхийн хишигт нийцсэн Монголын хамгийн шилдэг компани болох оюутлогоо компани төслийн талбар дээрээс энэхүү загтлыг бичиж сонаа. Би гэдэг амтан хар нялхаасаа хүнд өвчнөд ороогдож хүн болох эсэх нь мэдэгдэхгүй. Таныг сандрал зовоож байхад та их хүний жинхэнэ мөн чанарыг харуулна. Өдөр шөнийн турш цурам хийлгүй хоёр нүдээ ширэгтэл хүүгээ ихрэлэн халамжилж өөртөө ч анхаарал тавьж чадлагүй. Хүн өвчтэй хэрнээ өвчнөдөө шаналж байгаа хэрнээ орноосоо босоод хүүхдүүд бидэндээ идэх хоол олохын тулд өвхийн чинсэн хүйдэнд гараад явдаг байсныг чинь хүн яаж мартаж чадах билээ дээ. Ээжээ хүн мэгштэл уйлсунаа. Ээжээ та санаж байна уу? Би санаж байна. Би 10 жилээ гэсээр дараа нэг сургууль сурч байсан үеийг хүн тэр үед хамгийн том ах нь болооч тэр ээд болон дүүнэрийгээ тэжээ сургуулиас гарч ажил хийнэ гэж зориулж байхад та мань надад боловсрол эзэмсхийн чухлыг сануулв. Мөн зорилгоос уурж нисэж болохгүй хэлж байсан тэр өдрийг. Тэр үед та бас л худлаа хэлж байсан. Ганцаархан ажиллан ар гэр бүлээ тэжээ. Дээрээс нь дүү бид хоёрын сургалтын төлбөрийг олох гээд дэндүү агцсан ачааг таамаг ганцаараа үрж зовж байсан хэрнээ. Ээж нь зүгээрээ бүх зүйлийг ээж нь хялбархан хийчихнэ гэж хэлэн намайг худал тайвшруулж байсныг. Тийм ээ. Таны энэ сайхан зүтгэлээс чинь болж хүний дайтай явах боломжтой эзэмс чадсан. Ээж би танаараа бахархаж байна. Ээж энэ оюутолгоо гэдэг уул уурхай чинь үнэхээр гайхалтай газар юм. Үүрийн 5 жингээр үдшийн бүрийн хүртэл олон зуун залуус ирээдүйн сайхан амьдралынхаа төлөө уйггүй хөдөлмөрлцгөөх юм. Хүн энд олон аав ээжийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн, олон гадаад хүмүүстэй харилцаж, асар их зүйлийг суралцсан, эх орныхоо хөгжид дэвшилт хувь нэмэр оруулан, урам зориг дүүрэн ажиллаж байна. Энэ бүхэн таны минь дуусашгүй ач, дундаршгүй сүүн цагаан сэтгэл чинь билээ.